За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай The Star булангийн 2 дугаар дугаар хүрч байна. Энэ дугаараараа бит хоёр маань Justin Bieber-ийн тухай ярьж өгөх болно. За. Justin Bieber-ийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Дуучин. Энэ л багасаа ер нь бол урлагийн карьерт ороод өдий хүртэл маш том байр суурийг эзэлж яваа. Залуу дуучин. За тэгээд сайхан бас гэрлээд болчихсон байгаа. За Justin Bieber маань болохоор 1994 оны 3 сарын 1-ний шөнийн тэг цаг 56 минутанд төрсөн Канадын Онтарио гэдэг мужид төрсөн байгаа. За тэгэхээр энэ Justin Bieber-ийг бас сүүлд нэлийн бас хэрэг болсон шүү дээ. Одоо Yummy гэх дуугаар нь маш тэр өдөр дугаараа их өөрийнхөө амьдралын хэцүү байдлыг харуулахыг хичээсэн гээл маш олон зүйл нь яригдсан. Тэгээд ерөнхийдөө Selena гэрсэн юм чинь бас Justin-ийг ярьж байгаа нь зөв юм уу буруу юм уу мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан анализа эхэлцгээе. За Justin болохоор зэрэг Scorpio Rising, тэгэнгүүтээ Sun болохоор зэрэг Pisces дээр байгаа, Moon нь болохоор зэрэг Libra дээр байгаа. За тэгээд Scorpio Rising нь болохоор зэрэг 29 градустай, бүр 29 дэгдэг. Тэнгүүд хамгийн сүүн яг нөгөө бас евро орох гэсэн үг. Ном руу орох гэсэн. Тэгээд яг өмнө нь Selena дээр ярьжсэнчлэн 29 градус дахиад энэ гарч ирж байгаа үз. Тэгэхээр бас яг ингээд селебритинууд 29 градустай бас байх тохиолдол их байдаг гэдгийг эндээс бас харж болохоор байна. За тэгээд Scorpio Rising байгаа мөртлөө 28 градустай Pluto-той ascendant нь conjunct болцсон. Тэнгүүдээ 27 градустай South Node-тэй байгаа. Тэгэхээр энэ гурван нэг нь математикийн цэг, тэгээд гариг, тэгээд дахиад бас цэгтэй яг энэ гурван нэг ингээд triple conjunction үүсгэсэн байгаа. За тэгээд Pluto яг ascendant-тай conjunction үүсгэхээр яг ямар үт юм бэ гэхэлэр яг ингээд амьдрал нь ерөөхдөө маш их юм transformation-ы дунд өнгөрч явдаг тийм гинти өөрчлөлт ихтэй. Одоо хувьсэл ихтэй те амьдралд таарж байгаа хэцүү хүнд бартанууд ихтэй тэрнийхээ дагуу бас амьдрал ингээд эрс өөрчлөгдөд явдаг. Тийм амьдралтыг харуулж байна. Тэнгүүдээ хамгийн сонин нь яг ингээд Pluto яг өөрөө ингээд юутай байгаа. Нөгөө Scorpio-г захирдсан шүү дээ. Scorpio дээр байгаа. Тэнгүүдээ дахиад ascendant-тай conjunction хийчихээр Pluto маш их ингээд энэ хүний амьдралд ингээд үүрэг рол ихтэй болж эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ энэ хоёрын яг ингээд одоо ascendant нь Pluto-тэй ингээд conjunction хийх юм бол харизм ихтэй гэдэг. Тэнгүүдээ дахиад Scorpio дээр байна гэхэлэр энэ хүн амар харизмд ихтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бусдыг маш ингээд татах, анхаарлын төвд орох тэрийг одоо илэрхийлж байгаа байхгүй юу? За тэнгүүдээ болохоор зэрэг нар нь болохоор зэрэг 3 дугаар байшин дээр байгаа. Тэгэхээр энэ хүн маань эдгээр Pisces-лэг буюу ингээд маш зөөлхөн, тайван, тийм тулаахан ч гэсэн 3 дугаар байшин дээр байхлаар нэлээд тийм яриасаг болж эхэлж байгаа. Хөдөлгөөнтэй болоод эхэлнэ гэсэн үг л дээ. За одоо тэгвэл ингээд одоо эхнээс нь ингээд бас одоо явъя. 2 дугаар байшин дээр нь болохоор зэрэг яг Neptune болон Uranus хоёулаа байна. Тэнгүүд энэ conjunction баг үсгэсэн байгаа байхгүй юу? Яг tight биш ч гэсэн яг 2 градус гэдэг ч юм бас яг дэжгүй одоо conjunction гэж одоо үзэж болохоор conjunction гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр нь яг ингээд хоёр дээр байна гэхлээр тухайн хүн маань маш их ингээд гинтийн хөрөнгө оруулалт авч болно гэсэн үг. Гинтийн мөнгө ингэж орж ирнэ гэсэн үг. За тэгтээ яг хоёр дээрээ яг Capricorn байгаа учраас тухайн хүн маань тэрхүү мөнгөө маш их бодлоготой зарцуулсан байх боломжтой. Гэхдээ бас энэхүү мөнгөө drug, алкогол гэдэг тиймэрхүү зүйлс их зарцуулсан байх магадлал өндөртэй байна. За 3 дугаар байшин болохоор зэрэг хүнхийн ордон дээр байгаа. Тэнгүүд баг залуудаа одоо хүнхийн ордын rising-ийг ирсэнчлэн ерөөсөө баг залуудаа тэр сургуультай итгээд сонин тэгээ хүүхдүүд амирсан гадуурхдаг ч юм тийм байсан байх магадлал өндөртэй. За 3 дугаар байшин дээрээ 4 гариг байгаа. Нар, Сатурн, тэнгүүдээ Марс буюу ангараг тэгээ бууд гариг байгаа. Бууд гариг нь ухарч байгаа. Гэхдээ Aquarius дээр байгаа байхгүй.
Тэгэхээр амар сонирхолтой болж эхэлж байгаа. Тухайн хүн маань өөрийгөө бас сайн илэрхийлж чадахгүй болж эхэлж байгаа маа. Бод гарыг нь ухарж байгаа болохоор. Гэхдээ өөрийгөө сайн илэрхийлж чаддаг болсон үедээ маш гахалтай ухаантай. Тэгвэл хүн басгүй уурын мунхагаар маш ингээд их юм хилж ярьдаг ч юм уу тийм. Хүмүүстэй жоохон маргаал. Муухай зүйлс хилдэг байсан байх боломжтой. За тэгээд Сатурн болохоор зэрэг Pisces дээр байна. Pisces дээр байгаатай болохоор энэ хүний Сатурн тэмч амар сайн биш гэж бас үзэж болно. Өөртөө хязгаарлалт тавихтай сул гэсэн. Өөртөө хязгаарлах талхлах бодол юм уу? Тийм. Одоо drug ерөнхийдөө амархан тав гэсэн үг. Алкохолд хитрgat тий. Гэтэ яг энэ л угаасаа тэгж гарч байгаа юм ч одоо яхаа. За дөрөвдүгээр байшин дээр нь Venus байгаа байхгүй юу? Venus нь дөрөв дээр байхаар юу илэрхийлдэг вэ гэхлээр гэр бүлийн орчин яг маш ингээд сайхан байсан байх боломжтой. Тэгээд бас Venus нь Pisces дээр байгаа. Тэгэхээр энэ одоо маш сайн байрлал болж эхэлж байгаа. Урлагийн маш өндөр мэдрэмж гаргаж байгаа. Дуулах мэдрэмж өндөр байна гэсэн. Зурах ч юм уу тий. Тэрийг илэрхийлж байгаа. Хөгжмийн авьяасаас амар яг зөв. Стилж бас өөрөө дуу хөгжмийг зохиогоод дуулаад идэв шүү дээ. Тэгэнгүүтээ бас unconditional love буюу одоо ерөөсөө нөхцөлгүйгээр хайрлахыг илэрхийлж байгаа маа. Тэгэхээр яг маш зөөлхөн юм л да. Зөөлхөхгүй юм. Айгу ухаантай тий амар гүйл ухаантай юм ингээд наантай цантай айгу сайн бодож чаддаг хүн. Тэгээ дээрэс нь бас ингээд урлагийн гоё явьяастай. Тэгээд айгу хайр инэрлийн хувьд бол маш нэг сайн харилж чаддаг хүн гэж харж байна. Ер нь гэрийнхэнтэй маш их ингээд зөөлхөн. Гэр бүлтэй болчоо тий хүүхдтэй ч юм уу тий маш зөөлхөн хандхаар хоёр зөөлхөн болох юм байна. Өөртөө уур чайлах юм байна да одоо. Уур чайлж байгаа хта. За тэгээд 5 дугаар байшин болохоор зэрэг Aries дээр байгаа байхгүй юу? Aries дээр байхлаар ингээд маш юм сэтгэл хөдлөлөөрөө шууд иргэдэг гэж ойлгож байна. Тийм тэгэхээр тийм байх боломжтой болж ирж байгаа юм аа. Тэгтээ Lilith нь 5 дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр 6 цэнгэл тий өөртөө нүг сайхан байлгах тэр бүх зүйлээс жоохон тийрдэг ч юм уу тий. Тих жоохон ирэхгүй ч юм шиг жоохон хэцүү санагдал юм шиг байна. За тэгээд одоо 6 нь болохоор зэрэг одоо үхэр дээр байгаа. Үхэр нь болохоор зэрэг 6 дээр баглаараа нэлээд нөгөө нэг ажиллаа доктортой шууршилтай хийх тэрийг илэрхийлж байгаа маа. Тэгээ яалтчгүй нөгөө дуу хууртай мөнгө сахиутай холбоотой ажил хийх нь аргагүй байна. Тийм байна. Тэрнийхээ талаар бас хоолой молон өгдөх аюултай. Игууртай. Тийм байж магадгүй. Тэгээд Emsen болохоор зэрэг Virgo дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр Justin-ийг юусэн мэдгүй хүмүүс болохоор зэрэг нэлээд цэвэрхэн. Тэгээ тийм хүн. Айгуу хардаг. Яхуур. Тэгтээ бас амар нөгөө нэг ухаантай. Тэгж ухаантай гэсэн үг бол яригддаг юм байна. За тэгтээ Justin маань нөгөө нэг North нүүд нь 12 дээр байгаа. Тэгэхээр яг илүү энэ ертөнцид өөрийгөө олох. Тийм зүйл хийсэн илүү дээр гэж харагдаж байна. Энэ амьдралдаа ер нь бас л өөрийнхөө утга учирыг ер нь нэлийн амьдралынхаа утга учирыг нэлийн таньж мэдэх шаардлагатай харагдаж байна. Тэгээд гэхдээ бас заяа мөн Libra байгаа байхгүй. Тэгэхээр саана мөн хоёулаа урлаглаг юм дээр байгаа болохоор. Тэгэхээр ялцчгүй урлагийн хүн болохоор байжээ. Гэтэ бас ингээд Селена дээр өмнө харахад бол ингээд олны танил ингээд болох нь ингээд цаанаас ингээд илэрч ирнэ харагдчихсэн шүү дээ. Justin дээр ингээд харахад бол нэг амар тийм олны танил ингээд байх тийм зүйл бас харагдахгүй байна. Гэтэ ялтч өөрийнх нь давуу урлагийн тэр олон гариг ордууд нь бол энэ зүйлд хөтлөхөд бол нэг нөлөөсөн харагдаж байна. Нөлөөсөн байх гэж бодож байна. Гэтэ бас заяа Ascendant Pluto Scorpio энэ гур бас үнэхээр том тусалсан гэж би л бодож байна. Яг тэр нөгөө харизм тий өөрийгөө өөртөө татаад байгаа болохоор. Тэгээд бас эндээс нэг сонирхолтой зүйл нь болохоор зэрэг Moon нь Neptune-тэй ингээд юу square үүсгэсэн. Тэнгүүдээ бас Uranus-тэй square үүсгэсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл нь маш их ингээд дээшээ доош савладаг. Тэгээд дээшээ доош савлахтай маш их нэг арх тавих хэрэгэлдэг байж магадгүй болж ирж байгаа байхгүй юу? Эсвэл мөнгө үрдэх юм уу? Тэгээд бас Neptune нь Venus-тэй sextile үүсгэсэн. Сугар гарыг нь 70 онтой sextile үүсгэсэн байгаа байхгүй юу? Сайн барилал үүсгэсэн гэсэн. Тэгэхээр
угаасаа тэртэргүй ингээд амар урлагийн авьяастай гэдэг нь харагдаж байгаа байсан тий. Тэгээд төрсөн л Jupiter нь болохоор зэрэг бас энэ Venus-тэй trine үсгэсэн байна. Тэгэхээр энэ нь бас нэлээд урлагийн авьяас нэлээд ингээд дээшлүүлж өгсөн гэж бас бодож байна. Тэгээд ер нь ингээд манай Justin маань нэлээх нөгөө нэг ашиг орлого тэр бүх зүйлүүдийг хоригдлуулах хандлагатай байна. Ер нь цоглуулахыг ер нь их боддог. Тийм гэж ер нь бодож байна. Тэгээ өөрөө бас сонирхдаг хүнийх нь хувьд гэх юм бол бас өөрхөн бас гой хоолойтой өөртөө адилхан дуулдаг ч юм уу. Тийм хүн сонирхох нь бол аргагүй байна. Ер нь тайван дүлгөөхөн зөвөөлхөн тийм хүн ер нь нэлээ сонирхохоор байна. Эсвэл яг нөгөө нэг гэрлэлт нь яг өнгөрсөн амьдралдаа бас гэрлэжсэн юм шиг тийм санагдал байж магадгүй л энэ бас. Гэр бүлэрээ дамжуулаад ч юм уу бас хүмүүстэй бас нэлийн танилцчихсэн байх магадaltaй харагдаж байна. За тэгэнгүүтээ dominant planet-ийн ер нь харах юм бол Плуто угаасаа нэгдүгээрт байна. Тэгэнгүүтээ Меркури болон Венус ингээд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн хүн маань нэлээд гүн гүнзгий ингээд тотгошоо. Ер нь нэлээд интроверт гэж харагддаг гэж магадгүй. Тэгээд бас амьдрал нь үнэхээр ингээд гинти өөрчлөлтөөр дүрэн гэхдээ бас тэр нь маш их ингээд драматик. Ер нь бол баг бас fucking DD илэрхийлж магадгүй ингээд. Тэгээд магадгүй тэрийг илэрхийлж магадгүй. Гэхдээ бас гүйжиж магадгүй. За тэгээ Плутон болохоор зэрэг бас ерөөдөө тиймэрхүү experience-ийг илэрхийлдэг байхгүй амар драматик тийм өвдөлттэй зовлонтой тийм experience-ийг илэрхийлдэг болохоор энэ хүний амьдрал бас тийм их зүйлээр дүүрэн гэдгийг бас эндээс харж болно. Плутон үнэхээр яалтчгүй бүр бусдаасаа ингээд гоцгоороод ингээд гараад ирсэн байгаа байхгүй. Үнэхээр хоёр гарыг хоёулаа ижлэн байсан бол бас яг арай өөртөө хоёулаа ингээд бленд буюу яг ингээд би бинийг ингээд нэгтгээд ингэж явах байх байсан. Гэтэ Плутон нэгт болохоор бас тиймэрхүү experience-үүд бас маш их гэж харагдаж байна. За элементийн хувьд болохоор зэрэг галын элемент ерөөс байхгүй наа. Тэгэхээр энэ хүн ерөөс нэг тийм юм ингээд хий гэсэн дүрцсэн тийм ерөөс байхгүй. Тэгээ Earth нь хоёр байгаа даахгүй юу. Тэгэхээр бас доктортой сууршилтэй зүйл ерөөс бас нэг тийм амар биш. Тэнгүүдээ Air нь ингээд 9 агаар элемент 9 тэгээ усны элемент бас 16 буюу маш их байгаа даахгүй. Тэгэхээр энэ хүн нэлээд бас их зүүн сонтой байх боломжтой. Эсвэл зүгээр маш ер нь тийм emotional бас байх боломжтой. Тийм тэгэхгүй нэгтэй л харагдаж байна одоо ус давгай нэхэр. За тэгэл мэдээж бас healing ability бас амар өөрийгөө цэар бас энэ Плуто их байна гэдэг чинь тэр хүнд амьдралын давж гарах хүч чадал байгаа болохоор л одоо юм байгаа л гэдэг. Ер нь бас хангалттай давж чадах байх тэгээд одоо гэр бүлтэй болоод зах амьдарч байгаа юм чинь. Илүү тэрнээс одоо ажиглалыг аваад амьдрах байхаа л гэж бодож байна. Тэгээд бас ерөнхийдөө яг ингээ гэрэлмээр санагддаг хүн нь илүү зөвлөхөн тийм ээжийг санагдуулсан тийм хүн байх магадaltaй гэсэн үг. Тийм тулдаач ер нь Селена нэлийн татагдсан бас шалтгаан тийм биш магадгүй. Яг л үгүй Селена ч нөгөө нэлээх нөгөө тийм нэлээгч гэж ерөөдөө бас нөгөө cancer energy гэсэн болохоор. За ингээд энэ үрээд одоо манай Justin Bieber маань уншдаг ингээд дуусч байна. Нэг их амар олон зүйл нөгөө нэг нуршихыг хүссэнгүү. Тэгээд энэ бүх зүйлүүдийг нөгөө нэг өөр дээрээ илүүхэн гэж уншуулахыг хүсэж ивэл бас манай Birch Chart уншлага мен одоо хандаарай гэж хүсэх маань. За тэгээд Justin Bieber маань бас ингээд харагдаж байгаа шиг тий. Бидний олонний нүдэнд харагдаж байгаа шиг цаанаа бас өөр тийм хүн байна гэж ер нь харлаа. Бас өөр өнцгөр ер нь Justin-ыг хардаг боллоо гэж дүгнэж байна. За нилээх ер нь бол услаг л хүн байна л да. Тийм би. За манай Star Булангийн 20 дугаар дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа бүгдээ оролцгаая. За энэ хүртэл сонсон бүх хүмүүстээ баярлалаа. 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 Баярлалаа.